Сайн байцгаана өрхөн мөндөд үзэгчдээ та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэж байна. Аврора фильмээс та бүхэндээ хүргэдэг 60 секунд гейм шоу маань ихүү өнөөдрийн шинэ дугаарыг хүрэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн шинэ дугаарт маань гайхалтай хоёр бүсгийн хүрэлцэн ирсэн байж байгаа. Надраараа динэгээд байхгүй. Хоёр бүсгийн хүрэлцэн ирсэн байгаа. Хоёр бүсгийг танилцуулъя. Мөрөөдлийн театрын жүжигчин Дүлгөө өнөөдрийн дугаарт маань оролцоор хүрэлцэн ирсэн байж байгаа. За дуучин Монголын солио тэргүүний ажилтан Болор Уян бас өнөөдрийн дугаарт маань оролцоор хүрэлцэн ирсэн байж байгаа. За тэгээд хоёр уран бүтээлтэй энэ өдрийн мэндийг хүргэе. Баярлалаа. Өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Манай өнөөдрийн нэвтрүүлгийг бас тийм ээ зорж хүрэлцэн ирж оролцож байгаа төлөйг таатай байна. Тэгээд гадаа халуун байна уу? Тий. Өөстө үнэхээр халуун байна. Наш шараад гэж. Халуун байна. Тэгээд уран бүтээлээ тийм ээ нэвтрүүлгийг эхлэхээс өмнө бас өрсөн зочдтойгоо би нэг хальт хууч хөрчдөг байж байгаа. Тэгээд уран бүтээлийн тал дээр эхлээд дөрвөөс зочдгоо. За 100 ч гэлгүй ер нь 2015 он гараад бас уран бүтээлийн ариун их олцтой байлаа гэх юм уу. Тэгээд сая 100-ны одоо ихэнх сард гэх юм уу Fantastic Production-ы одоо удаагийн бас нэгэн уран бүтээл болох Машинуц гэдэг уран сайхны кинонд Цэрэгтэй. Тийм тэр кинонд тоглосон. Тэгээд миний ерөнхийдөө зураг авалт дууссан. Киноны зураг авалт бол бас нэг 80-90% та одоо явж байгаа. За тэгээд одоо 7 сарын 15-наас Single Ladies киноны маань 2 дугаар анги хийгдэж байна. Оо тийм үү. Тийм. Тэгээд тэрийгэ хүлээгээд одоохондоо бол бас амралтын байдалтай. Сая тэр Машинуц тэр кино бас уран бүтээлч кино хийж байгаа гэсэн. Тэр цэргийн анги дээр нь очиж зураг авсан уу? Тийм очиж. Байрлсан уу? Надаас бус нь бол байрлсан. Дандаа тэр чинь ингээл ирч үү. Харин байрлаж ах шиг үү те. Тийм. Бүгд байрлсан. За тэр кино гоё болно гэдэг итгэлтэй байгаа. Өө би ч гэсэн бас маш итгэлтэй байгаа. Үнэхээр гоё кино болох. За тэгээ ерөөдөө л хараараас уран бүтээлүүд явах нь тийм ээ амралтгүй л явж байгаа юм тийм ээ. За Болор Уянгийн хувьд Тийм миний хувьд бас 15 он эхлээд маш их завгүй шинэ уран бүтээлүүдээр ажиллаж байна. Тэгээд 15 он гарангуут 1 сарын 30-нд өөрийнхөө танилцуулах тоглолтыг тийм тоглолт хийсэн. Тэрнээс хойш маш олон дуунууд дээр ажиллаж байгаад тэгээд эхний дуу маань сая дөнгөж сая одоо бараг танад анхных нь ярьж байна тий. Тэгээд дөнгөж одоо өчтөрл өөрийнхөө хуудсан дээр тавьсан учраас тэгээд шинэ уран бүтээлтэйгээ шинэ нэвтрүүлэгт орж байгаа одоо маш их баяртай байна. Тэгээд ерөнхийдөө лаараасаа дандаа шинэ дуунууд дээр ажиллаад дандаа бүх дуугаа нөгөө дүрсгүйгээр ингэж цацгуугаа дандаа дүрстэй цацгаар болоод дандаа нөгөө клипний зураг авалттай л байна тий. За ямар ч байсан хоёр уран бүтээлч маань тэгвэл уран бүтээлийн ол зомог ихтэй л байгаа юм байна тийм ээ. Тэгэхээр шинэ уран бүтээлтэй хоёулаа бас сайхан удахгүй гарах бас шинэ уран бүтээлээ зарим нар гарцсан явж байгаа юм байна тийм ээ. За тэгээд ямар ч байсан нэвтрүүлэгт нь шоунд амжилт хүсье. Тэгээд хичээгээрээ ер нь дөрмийг бол мэдж байгаа тийм ээ. Мэдж байгаа. Дөрмийг бол мэдж байгаа. Тэгээд манай ойлголтгүй л явж шүү. За би гоё тайлбарлаад өгнө. Эхлээ юу ч гэсэн гадаа халуун байна гэсэн. Манай хилтгүү багтаагийн тэгээд арай л удаа үлээлэгч юм байна. За тэгээд манай ерөнхий нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр тэрэлж бас. Тэрэлж гэж. Яг нөгөө нэг зөөлөх болсон тийм. Яг тэр нөгөө нэг юунаас ундаргаасаа гаргаж авч байгаа ийм тэрэлж ус байж байгаа. За тэгээ амныхан цангарлаа нэвтрүүлэгтээ орондоо нэвтрүүлгийн дүрм юм байгаа штэ. Ерөнхийдөө бол та өмнө үдсэн байх анзаарч амжаагүй байгаа бол 1 минутын 60 секундын хугацаа өгнө хоёр. За тэгээд 1 хүнд 6 3 үе шаттай байж байгаа. Үе шат болгон маань 6 үг юм уу? 6 зураг тийм ээ. 6 холбоо үг өгнө. Тэрийг 60 секундын дотор хамгийн төрүүлж одоо богино хугацаанд таасна. За тийм энэ тэмцээний маань гол утга учир байж байгаа. За тэгээд ямар ч байсан 60 секунд гейм шоуны маань эхний 1-р үе эхлэхэд бэлэн болоод байна. Ингээ хоёр оролцогчтой амжилт хүсье. 1-р үе эхлэе. За эрхэм мөндөд үзэгчдээ 60 секунд гейм шоуны маань эхний үе эхлэж байна. Тэгээд эхний үед би хоёр оролцогчтой 6 шиг нэгэнд нь 6 шиг үг өгнө. За тэгээд нэг нь дээрээ бариад нэг нь тэр үгийг яана их. За харж амжааг байгаа үзэгчдээ. Чадсан би харуулаагүй. Тэгээд 6 үг өгнө. Тэрийг маань хамгийн гол нь хоёр яахгүй шүү. Үг хэлэхгүй. За. Итүүдээр үзүүлэх хэрэгтэй байж байгаа. Эхний 6 үгийг бол итүүдээр үзүүлэх хэрэгтэй байж байгаа. Хоёр дахь үгийг бол юм ярьж болно. Холбоо үг байж байгаа. Гурав дахь үе маань болохоор алдартай гадаадын Монголын алдартай хүмүүсийн нэрийг та бүхэн тайлбарлаж таах хэрэгтэй байж байгаа. За ингээд эхний үе дээр угаасаа ялгаагүй хэн эхэлж таах вэ? За би өргөе. Өргөх үү? Би тай. За Болор Уянг тайлбарлах нь байна тийм ээ? Яаж тайлбарлах вэ энэ чинь? Би одоо үйл бариад хөдлөлт юм өстэй тийм. Болор Уянг
үйл хөдлөлөөрөө дуу авийг нь гаргаж болно. Болох юм уу? Үгээр тайлбарлаж байна. Хамгийн гол нэтүүдээр. За. За, сэдвийг бол та хоёрт ойлж тэмдэглэлт өдрүүд гэдэг сэдв байгаа тийм ээ. Тэмдэглэлт өдрүүд гэдэг сэдв байгаа. Эхний үе маань тэгээд ерөнхийдөө тий яг тиймэрхүү үгнүүд байгаа. За тэгээд цагаан сар магаасаа гэж явж. За явна. Анхаар явлаа. Ингээд За. За. Юуны Насны баяр, айн баяр. За. юу юм гэж ингээд янз амтан болоод идэв. Нөгөө нэг юу халууны баяр. Хүүхдийн баяр, төрсөн өдөр насны баяр, чимлэл ингээд шинэ жил. Таацсан уу? Усны дайхны баяр, дайх үргэлж. Эрдэм номын баяр, хуримын баяр. Наадам баяр наадам. Төгслийн баяр. энэ ч амар юм байна те баяр. 6 үгийг зургуулангийн тааж чадлаа. Амжилттай орлоо. Баяр хүргье. Баярлалаа. За. Болчихж их баяртай өнгөрсөн юм аа. Тэр бүгд хэллээ. Ер нь бол Шинэ жилийг яг доо шинэ жилийн дог доолох гэсэн бас арай ба шинэ жилийг хэлчихэж байгаа юм доо гэж та арай яасан. За нэвтрүүлэг маань үргэлжилсээр байна. Дэлгүүрээ ер нь саяны 6 бариас алинд нь илүү дуртай байна. Шинэ жилд илүү дуртай. Шинэ жил угаасаа гоё байна. Юугасаа шинэ Хамгийн гоё баяр. За тэгвэл болор уянгийн дэлгүүрийн тайлбарлаад болор уянг үгийг таах ээлжирлээ тийм ээ. За ингээд би минута явуулъя. Энэний сэдв нь бас яг адилхан байгаа. Сэдв бол тэмдэглэлт өдрүүд. Хоёлаа эхний 1-р шатны юу бол адилхан байж байгаа. За анхаар явлаа. багшийн баяр. Бидний баяр. За. Хүүхдийн баяр. Тий, их хүрсэн баяр. За. Дуугийн дуулж болно. Төрсөн өдрийн баяр. За. Шинэ жилийн баяр юм уу? Үгүй нөгөө халууны баяр. За юу яаж тайлбарлуулаа гэж бодчихлаа. Энэ бол хямархан да. Хурам биш юу лээ? Юу шинэ жил. Хоёулаа үзүүлэх юм уу? Амар байна уу юм уу? За. Амар байна уу гэж хэлж байна шүү дээ. Ер нь бол эцэг. Тийм победих юм. Ман баяр. Биш ээ, ялтын баяр. За. Ман баяр. Зөөлсөн таалаа. Таалаа. Гэхдээ 2 секунд. 2 секундээр хэтэрлээ. Маш амжилттай байлаа. Тэр миний байлтааны 2 секунд шиг шатлаа. Хэцүү бас баярууд байж шүү энэ дунд. Буучихгүй санаатай. Яаж тайлбарлах вэ гэсэн чинь манай Харин халууныг яайдаа гэж бодоод юу гэл хамгийн түрүү нөгөө халуун хулаа санаанд ороо. Тийм болтонгүй бас. Одоо ер нь сүүлийн тайлбарны хоёроос монголчууд тэмдэглэдэг болчихсон тийм. Аачин байгаа учраас. Хувц өмсөөл, баг өмсөөл их тэмдэглэдэг болчихсон. За тэгээд ямар ч байсан хоёр оролцогч маань 1 минутаа амжиж эхний тэмдэглэлт өдрүүд үе шатнд маань амжилттай оролцлоо. За баярлалаа гүндэд үзэгчдээ 60 секунд нэвтрүүлгийн эхний үе шат энд хүрээд өндөрлөж байна. Болоогүй. Нэвтрүүлэг дуусгаад болоогүй. Дахиад цаашаа та хоёрыг нэлээд зовооно гэж. За эргээд уулзцгаая. Йоо, өнөөдөр ямар сайхан өдөр вэ? За, минь өнөр усаа уцгаа. Энээр бусдаас өөр юм а те? Өөр өгөөстэй. Төрцсөн байгалийн байхгүй юу? Үе. Хаанаас гаралтай юм бэ? Тэрэлчээс гаралтай. Та нар боддоо. Ард түмэн мэддэг. Ард түмэндээ хайрлагдсан. Ард түмэн хүндэлдэг. Ард түмэн шүтдэг. Ард түмний хэрэглээ. Харьцуулбал жижиг сүхбат. Усхойр аврагна. Батэрд наврагна. Төрцөг гэхэд хэлсэхгүй. Байгалийн эрдэс тус тэрэлж. Байгаль бүтээж бид батал хааж үлээ.
За иргэмдэд үзэгчтэй 60 секунд гейм шоу маань үргэлжилсээр байна. Өнөөдрийн дугаарт маань хоёр гайхалтай бас дээрэс нь үзэгсэлэнтэй хоёр бүсгүй маань оролцож байгаа. Тийм ээ. Тэгэхээр дэлгөөний хувьд бол хоёр дахь үеийг эхлэхээс өмнө бас гуруулаа сайх юмарий. Дэлгөөний хувьд бол сүүлийн канонуудыг жоохон базаад байгаа юу юу? Сүүлийн канонуудыг харах болгонд дэлгөө явж дунд нь байгаа байхгүй юу да? Явж гин үү? Харин тийм. Тэгэхээр гоё би бол боддیں۔ Гоё чадвартай гоё жүжигчин. Баярлалаа. Жодтой. Сүүл ямар кинонд тоглоод байна? Сүүлд гэх юм бол түр хэлсэн шүү дээ. Тийм маш нууц. Бас учрал тоглолцсон байсан тий. Учралд тоглосон. Тэрнээс дараа Учрлын дараа одоо маш нууц байна. тийм үү. Тэгээд Single ladies ч гэсэн байгаа шүү дээ. Харин хоёрдугаар анги. одоо харин хоёрыг нэг гэж байгаа юм байна тий. Тийм хоёрдугаар Чамаас сонсдог бас. Хаяа нэг уулзч ингээ мэдээлэл солилцчихээ. Single ladies-ний нэг онцлог нь болохоор одоо нэг хоёрдугаар анги гэж гарч байгаа хэрнээсээ эхлэл гэж гарах юм. Тэгэхээр одоо single ladies нэгийнх нь өмнөх нь гэж гарах юм. Тэгэхээр бас илүү сонирхолтой байх болов. Одоо нөгөө нэгдүгээр анги дээр одоо үйл явдал нь мэдчихсэн. Тийм. Тэгэхээр нөгөө Яагаад юу нэг тийм болцсон гэдэг. 3 насны өөр эмэгтэй ингээд найзууд болцсон байдаг шүү дээ. Энэ гурав юу яагаад найзлсан, нөхөрлсөн, ер нь өмнө нь ямар хүмүүс ийсэн ингээд тэр тухайд гарах болохоор бас илүү сонирхолтой байх. Тийм ээ. Тэр нь канонч эхлэхдээ хоёр нэгэ гарахтаа дандаа нөгөө нэг үргэлжлэн гэж гараад ирлээ. Бас яагаад эхлэлийг хийж болохгүй шүү дээ. Тэгэхээр ийм юм байна. Би нөө single lady нэг эхлэлээр нь хальтаа болдсон шүү дээ. Тэгвэл одоо нэг тэр хийж байгаа каноныхаа төгсгөл дээр нь хальтаа болдсон. Нэлээд хөвгтэйсэн ба. Магадгүй тийм. За. Энэ нарийн байлаа. Болруугийн хувьд Ерөнхийдөө бол нөгөө дандаа нөгөө нэг хэсэг аюу шөмжлөлт өрцсөн нөгөө хүний дуу дуулдаг молдог энэ төр гэдэг. Тэгээд яг хөө тэр бол миний өөрөө шүтэж хүндэлж явдаг дуучны хувьд учраас гаргасан. Яг одоо цэвэр болруугийн одоо өөрөө хинбэ ямар одоо ертөнцтэй ямар дуунуудыг дуулахыг хүсдэг те тэр дуунуудаа яг гаргаж байгаа болохоор маш сэтгэл хангалуун айгуу юм сөүлүүд их аз жаргалтай байгаа. Тэгээ одоо яг эхний дуун маань яг өөрөө ингээд яг бодож хүсэж хийсэн дуу учраас энэ миний октор гэдэг. Тим дууныхаа клипийг дөнгөж гарсныг одоо дөнгө клипэл ингээл цацчих гал ингээл аюу догтлол гэлзэл явж байгаа. Тийм гоё хүн уран бүтээлч улсуудын хувьд бол ерөөхдөө уран бүтээлээ гаргаад үзэгчид тэрийг хүлээж аваад ямар нэг нөгөө баяр маяр болохоор ингээл хүүхдийн баяр болохоор хүүхдүүд ингээл баярлаа аюу догтлоод байдаг штэ. Шинэ жил болохоор ингээл хүмүүс чинь баг сарын өмнөөс догтлоод яг тэрэн шиг надаа одоо ингээл хичнээн сар догтлж байгаа л одоо яг баяр нь одоо бочтор болоод байгаа байхгүй. Наадамчид нөгөө морь үйдэг хүн бөхчүүд чинь нөгөө наадмынхаа өмнөх өдрөө догтлдог шиг би ягаад нөгөө 9 сарын нэгэнд хичээл рүү явах гэж догтлдог байсан. Ерөнхийдөө яг тийм мэдрэмж надад одоо байгаад байгаа байхгүй. Тийм уран бүтээлч. Тэгээд Тоглолтны өмнө шиг. тоглолтны өмнө тий сандардаг шиг нэлээд сандар. Тэгээд тэрийг гоё үзэгч түлээж аваад гоё ингэж ивэл гоё шүү дээ тий. За ингээд үдэл нэвтрүүлэгтээ орох уу? Харин бүр мартсан ба штэ юу болчихлоо яаж хэлээ. За ингээд одоо 2 дугаар үе маань холбоог байж байгаа. Холбоогийг бас түрүүнийх шигээ одоо л үг яриа ярьж болно. Ойролцоо үгээр буюу яг энэ дээр байгаа үгийг хэлэхгүйгээр ойролцоо утгатай үгээр одоо үзүүлж хэлж болно. Тэр энэ тийм хэцүү үг байгаа гэсэн үг юм. Янз янзыг хэлцүүж байгаа, амарханж байгаа. Тэгэхээр янз бүрдэж болохгүй. 2 дугаар үеийг хэн эхлэх вэ? За түрүүний харал. За тэгээ. За тэгвэл ямар ч хэлсэн Биш би ингээд үргэлж штэ. төлгөөнөө барина. би энэ бүгдийн юм уу те? Тийм. 6-6-гаар хуваагдсан байгаа. Тий чи нөөц задруулаад. Нөөц задруулаад биш үү? За би минутаа харна. 60 секундэд хамгийн богино хугацаанд хамгийн их үг таах хэвээр энэ бол 2 минут үйлдэлээрээ үгээрээ тайлбарлаж болно. За анхаар явлаа. Дарах, хүйтэн байна, цочих, айж цочих, сандрах, Юм хөрөнгөд нөгөө ингээ гүйдэл тог цохих. За. Үгүй шүү дээ яаж байгаа юм бэ? Буруу шүү дээ. Тог нь цохиулах, сандрах. Өө эн чинь Шоконд орох. сэдвэнд хэлээг байхгүй. Өө тэгвэл тэрнийхээ нөгөө Сэдвэний үе. юм Сэдв мэдвэж байгаа юм уу? Юу тэглээ. Ингээл тэр одоо жишээлбэл тэр Нэг жирвэлзэх. Бүр өөр утгаар тэгээд тэр нөгөө хоол хийгээл ингээл Хоол молоо хийгээд юу юм галтаа юм уу? Эд зүйлс. Эд зүйлс юм уу? тий Залгуур арзаадаг. цагаан халаан хоолоо хийн юм аа Хилээдэг нийт хайр. оо за За тоцоо. ямар байлаар энэ зэрэг авмаараа нэнийг авмаараа Шунал хүсэл. тий хэлээд холбоог шунлын юу гэдэг Шунал вэ хүсэл. шунлын микробыг юу Шунлын гэдэг вэ Энэ тийм хамаарч та ямар ядаргаа Шуналтай хөө. тий харин тэрийг юу Балиар хүн. балиар хүнээр юм тийм юм уу шунлын Микроб. тэрийг харин микробыг монголчууд юу гэж хэлдэг гэдэг Өө юу юм бэ? Хамхаа. алсчулна. За.
Уг нь амархан үг гэсэн юм тийм. Ийм нөгөө ийм юутай малгай нэг амтны хэлбэртэй малгай. Хэлбэртэй малгай. Нөгөө амтан амар залтай амтан. За амар мөн шалгалтай зогслоо. амтан. Юу юм бэ? Оо үнгэн малгай. За энэ учраас шалгалтай шондын юм. байсан юм байна. Энийг ихлээд Амтын андуурцаа ёо. Үгээс хараа. Яг зүсгээ хэлчихгүй юу? Шалт нэг буруу хараад. За зүгээр. Ямар ч байсан. Нэг үг таасан, хоёр үг таасан тийм. Өөрийгөө тогон 60 секундэд хоёр үг таалаа. Би бас 2-оос секундын өвдөр л юу өгсөн шүү. За тэгээд ямар ч 60 секунд хоёр үг таалаа. Дараагийн 6 үгийг. За дараагийн 6 үгийг болор уян гөргөн дөлгөөн тайлбарлана. Тэгээд энэ бас яг адилхан энэ шиг адилхан зүйлс юм уу? холбоо үг байгаа. Юу ч хийж магадгүй. Эд Зүйлс байж болно. Юу ч хамгийн гол нь сэдв биш юм биш. тий сэдв бол заагдаагүй байгаа шүү. Тэрийг хоёр оролцогчтой тайлбарлах зүйтэй юм болов гэж бодож байна. Чи түрүү зүггүй юм хэлсэн байх. За явах уу? За. Хаар явлаа. Нөгөө тогон цохиулахаар яадаг үлээ ингээд толгойтой ус арзан. Босоо ус За. Нөгөө нэг ингээд хүүтэн байж байгаа л ингээд гал түлээл юу нэг өсөрдөг үлээ. Галыг чилгүй болгосон. Хүй гал алгасан. За. Уучлаарай. Таваагаа. Үндсэн Яг үг гэдэг. Одоо би яаж вэ? Жими чин. Юугаа жимэж? Оруулаад жими чин. За хоёулаа яг яаж юм? Ярилцж Үгүй ингээд нүднүүдээ хараад Харалцж чинь. харж миний чинь ингээд санамсруу явшаад ингээд харахыг чинь юу гэдэг лээ. Яах гэдэг үлээ өөрөөр хэлдэ. Зачих. Юуд яах гэдэг үлээ одоо ингэж байгаа ингээд за алгасаа Гөлрөх. заавс гэж байна. Нөө нэг дэлгүүрүүдэд одоо ингээд байдаг. Одоо нөө ингээд дээд давхар руу гарахтаа лифт биш. Цалгаан шат. Баярлаа. Гуртах шат. Цалгаан шат. Хүний нүдний ингээд дотор хамгийн жижиг юм хар юм. Нөгөө юу төлөө юу? За. Бүх хараа тий. За. Түрүүнийх нь юу вэ? Ажилтал. Гурван таасангүй. Нөгөө юу н За, таагүй гурван өгчөө. Хүүхэн хараа. Хүүхэн хараа. Биш, Энд нөгөө хэцүү юм байна. Тийм ээ бас тайлбарлаа. Галын явч. биш. Харц тулгарах. харин. Энэ бол нэг таагаад боломжтой байсан. Тэгээд 6 үгээс 60 секундэд 3-ын талаа. За яах бас. Эргэмүндэд үзэгчтэй 60 секунд гейм шоуны 3 дугаар үе эхлэхэд бэлэн болсон байна. Тийм ээ? За усаа угаалгаараа тэр ч гоё үстэй. Гоё юм. Тэгээд 3 дугаар үе бол дөрмийг танилцуулъя. Одны танил ирхмээ зургийг гаргана. Гадаадынх ч хөөж болно, Монголынх ч хөөж болно. За тэгээд тэрийг нэртэй сайхан зургийг гаргаж чинь хоёр сайхан тайлбарлаад наавчиш одоо би угаасаа Тийм ээ. Гараад. За яг нэвтрүүлэгт Зөвхөн уурал. За. За тэгээд зургийг харуулах хэрэгтэй гэж хоёр тайлбарлаад 60 секунд нь Чи хамгийн таах юм уу гэж. би яг хажуусан тусцаж өгнө үү заяа хоёрт. За тэгээд нэг зүйл асуучих. Олны хоёр ирхмээс ер нь олны танил байх ер нь хэцүү юу? Хэцүүдл юу байна? Гоё тийм авууштай гоё тал нь юу байна? Юу гэдэм бэ? Ажил аягүй сайн бүттэй. Энд таалах шагаахад уу? Ерөнхийдөө жоохон нэг хөөцөлцөн юм гайгүй бүтчихэл байдаг шүү дээ. Тэс олны танил мэлдаач байдаг юм уу? Эсвэл зүгээр ингээд нүүрний тим юм байд юм уу? Бүмэд ямар ч байсан аягүй тийм хөөцөлцөн ажил аягүй тийм хурдан заримдаа амар ингээд нөгөө хүн яарах бас аягүй тохиолдол байна шүү дээ. Тэгж яхад ингээд нөгөө урдуур очрын урдуур оруулчтай аягүй гоё. За даваад л хэцүүдл нь. Хэцүү тал нь бол яг ингээд нөгөө мөнхийн ингээд мейкап хий. Бид нар ч одоо бас эмэгтэй арьсан амраах хэрэгтэй. Амралтын өдрөө бид нар ч гэсэн бас ингээд зүгээр бодог модоггүй ч юм уу те ингээд гоё 50 бас адилхан л хүмүүсийн ордог газар иддэг хоолыг идэл ингээд явж байгаа хүмүүс шүү дээ. Айгүй мөнгө хажуутлаас өөстө эн чинь тийм юм бэ ийм юм бэ гэх. Вирусаа муухай явах ямар ч тийм боломж байхгүй тий. Муухайтай биш ер нь ингээ зүгээр энгийн хувцлаад ч юм уу ингээ заавал нөгөө тоглолтод орох гэж юм шиг заавал тайзан дээр байгаагаар нь хүмүүс дандаа хүлээж авдаг. Тэр нь жоохон хэцүү. Би зүгээр Монгол өсгөөчүүдийг дотроо ингэж боддоо шүү дээ. Монгол өсгөөчүүд нүрээ будчихлаарэ үзэсгэлэнтэй болчдөг. Нүрээ будаагүй байхдаа илүү хүчрэх харагдсан болов гэж боддоо. Зөрүүлчлээ. Мөн шүү дээ. Зөрүүлсэн нүрээ бодохоор хүчрэх харагддаг. Бодог байхдаа үзэсгэлэн дараа. Тийм байхгүй юу? Тэр хүчрэх үгүй. Вирусаа энийг одоо шүү яа. Нүрээ бодохоор Будгаа хүчрэх үстэй. Үгүй. За би тэгвэл чинийхээр хэлчихье. Тийм. За зүг. Минийх зүг байхгүй. Би өндөрөөс тэгж уншижсэн юм. Би наачаас харсаа өглөө харсан байхгүй. Тийм үү? Тэгвэл би андарсан баг. Би зүгээр ингэж боддоо үзэгчтэй. Монгол бүсгүйчүүдээ Монголчууд Монгол бүсгүйчүүд нүрээ будцсан бахта илүү хүчрэх харагддаг.
нүүрнийхэн будгийг арилгацсан байхдаа илүү үзэсгэлэнтэй харагдсан болов гэж боддоо шүү дээ. Тэгэхээр тойрсон өнөөдөр будгаа арилгаад ирэхгүй яасан юм бэ гэж. Би өөрөө будааг л харсан. Би энэ жоохон очтой харагдъя гэж бодоо. Тэгэхээр нийт Монголынхон сайхан бүх үзэсгэлэнтэй бөгөөд хүчрэг бүсгүүчүүдийн төлөөлөл бас 2 бүсгүйтэй 3 дугаар шатанд нь амжилт хүсье. Баярлалаа. За. 3 дугаар шат маань олон талын эрхмүүдийн эмэгтэй, эрэгтэй, Монгол, гадаад хамаагүй зураг байгаа. Хоёрын тайлбарлах ур чадвар мэдэндээ. Гэхдээ 60 секунд болохоор сандраад бас. Харин тий айгүй боо хугацааны айгүй богино юм байна тий. Тэгээд одоо жишээлбэл юу юм уу? Энэ хүнийг тайлбарлал үг мүгээр ингээд нэрээ хэлэхгүй тий. Тийм үү. За, хэн эхлэх үү? За түрүүний хараа ил дараалалаа. Би. За. Төлгөн зургийг харуулж болрууын тайлбарлах нь байна. Анхаар 3 дугаар үе маань эхлэхэд бэлэн болоод байна. Эхлэе. Гадаад Монгол University нөгөө ингээд амар нөгөө цэнхэр үстэй хчүүд штэ нөгөө Саран биш нөгөөх нь тэрнтэй стил нэг гэж юм. стил нэгтэй халмаг үстэй тэгээ нөгөө би уг нь мэдээд байна. Би нэрийг гэхдээ мэдэхгүй штэ. Алгас жолон төр зөр. Нэрийг мэдэхгүй байна. Мэдээд байна. Тэгэхэд бол тэр нэрээ санаанд орж байгаа. нөгөө клип хийгээд байдаг нөгөө баат нөгөө юу Баатар нэг херогийн баатар. нөгөө арчилсан нөгөө анхны арчилсан одоо нөгөө арчлыг бий болгосон нас орсон Нөгөө Зэрэг. яг байна. За. Энэ нөгөө эн чин жүжигчин те. Sorry би нөгөө ямар хэлээд киноны нэр зарыг алгаж би киног нь мэдэхгүй юм чинь одоо чи тайлбар. би тайлбарлаж өгье. Энэ нөгөө дуучин басан. Гэтэ нийтийн дуучин тий. Одоо сая ингээд нөгөө хүүхд мөхтэй гаргаад гэртээ байгаа. Ингээд нэг амар юм нөгөө биш нөгөө Баярлалаа. Минут секунд болсон. Төмөлзөө байлаа гэж. Гой дуунаас нь дуулж болно шүү дээ. харин яг санаанд орж ирэхгүй нөө. баясгалантай гэсэн чинь баясгалантай сайхан. Энэ нөгөө жүжигчин Харин би мэдээд байгаа байхгүй. цэгэр ус гэсэн бас цэгэр устэй. Би нүний мэдэн гэхдээ нэрийг Энэ Жоны ах таньстэй. энэ түр юу гэж тайлбарлаа жүжигч. Би жүжигч. Өө миний ганц хайртай жүжигч. Харин би нөгөө киногийн үйл явдлыг ярих гэсэн чинь юу орж ирдэ. Карибын гэсэн нэр юм шиг. За ямар ч байсан За. 60 секундэд 3 үг таалаа. 3 тийм ээ алдартай. Ирмийн зургийг таалаа. Амжилттай байлаа гэж Дүлгүүж Америк орон үзсэн тийм. Хэдэн хотоор байлаа? Johnny Depp-тэй уулзах үзсэн. Тэр үгүй. Хамтлагаараа яваад 6 хотоор тоглолт хийж ирсэн. Тэгээ сүүлд болохоор зүгээр амралтын журмаар хэм хүүхдтэйгээ илээ зүгээр нэг газар байж байгаа л тэгэл. Хоёр асаа айгүй халуун байна. Гоёз. Оо гой. Хүний бид хэрэгтэй эрдэс бодисыг хамгийн зохистой хэмжээгээр агуулсан тэрэлж байгалийн эрдэс тусна гэд содоодыг цэвэрлэн бодисын солилцоог сайжруулдаг тул хайртахын алга үрсийг мань эрүүл чирэг байлгахад тусалдаг. Урлагийн хүний амьдрал яг спорт шиг байнгын бэлтгэл, эрүүл чирэг бий, эрч хүчтэй байдлыг шаардж байдаг. Эрч хүчтэй ажиллаж, эрүүл чирэг байхад минь тэрэлж эрдэс тус надтай үргэлж хамт. Амьдралын минь бүх мөчөд хамт байж зөв энергиэр цэнэглэж өгдөг тэрэлж байгалийн эрдэс тус миний болон манай гэр бүлийн байнгын хэрэглээ. Байгаль бүтээж бид батал хаажуулав. За одоо болор уянг зургийг өрс төлгөөн тайлбарлана тийм ээ. За ямар ч байсан хоёуланд амжилт хүсье. 6 эрхмийн нэр байгаа. За тэгээ 60 секунд байгаа. Хэн төрүүлж богино хугацаанд сая 60 секундэд 3-ыг таалаа тийм ээ. За анхаар. За. Эхлэе. Нөгөө жүжигч. Одоо миний үеийн жүжигч эмэгтэй. Залуу эмэгтэй. Залуу өшөө залуу тийш залуу. Яг жүжигчин мэрэгчлээ бол биш загвар өмсөд идэг нэг юм охин байдаг та. Хийм бэ нөгөө баярмаа биш нөгөө. За энэ стад гэм да. Заалгасч. Залуу хүн бол танихгүй яана sorry. Нөгөө 300 гэдэг кино байдаг штэ. Тэр дээр чи юунууд гэдэг үлээ 300 гэдэг кинон дэр чи. 300 гэдэг. This is юунууд гэдэг лээ. Яа би яна ячаа тэрийг үзчихгүй шүү. Заалгасаа. Тэр үе нөгөө инэдмийн жүжигчин дуугүй хар кинонууд. Мундаг байна. Шууд алгасан.
Одоо нөгөө хотын захирагч болсон дээр үед нөгөө нэг юм Бат боди. Үгүй гадаад хүн юм. боди нөгөө шавсны Оо. Бид амнуудтай шавсны мөнгөтэй. Мөм. Одоо мөнгөнд дэвсгэртээр байдаг. Дүлгөөний өвөө. Монголын одоо Баатар бидний өвөө. Мөнгөнд дэвсэн 1000-ын дэвсгэртээр хийж байгаа. Биш юу? 1000 10,000 20,000-ын дэвсгэртээр байдаг. Чингис хаан ёо. За. Чингис хаан юм өвөө. Өшийн дутуугаа. Зүгээр минут чи болцсон. Оо яац. Яг дөрөвний үг өгсөн шүү дээ. Тийм ээ. Өөрөө чи зовоо байлгүй дээ. 3 үг талаа. За ямар ч байсан Таагаа хоёр нэрээ харчих. Оо тий. Таагаа хоёрын өгч. Шүүдэр цэцэг. Шүүдэр цэцэг. Чи киногийн л шууд хэлчихсэн аахгүй. Ямар кино? Жүжигчин, загвар өмсөгч. Энд чинь нөгөө юу тавсан хэлтэй. Ямар тэр шүүдэр цэцэг биш юм уу? Мом. Тийш энэ чинь нөгөө ямар кинон тоглолтоо нөгөө анирлагч үгүй юм тийм. За, хоёр Тэр түүний кино юм санаад байлаа. Спартак байсан юм уу? Стак. Ингээд хэлчихсэн. За энэ бол Энэ хэцүү бол бүр тийм ээ. чадахгүй Нэлээд байна. хэцүү байсан. Чадахгүй байна. Миний хэр ясаг гадаад тайлбарлаач шууд алгасан байна. За баярлалаа ямар ч байсан өнөөдрийн 60 секунд маань хүрэлцэн ирж тийм ээ. Цаг заваа гаргаж самралтынхаа нэг өдрийг бид бүхэнтэй хөгжилтэй өнгөрөөсөн хоёр уран бүтээлчтэй баярлалаа. Тэгээд нэвтрүүлэгт амжилттай оролцлоо. Тэгээд хоёр оролцогчтой манай нэвтрүүлгийн ивент тэтгэгч Тэрэлж байж байгаа. Тэрэлжийн гарын бэлгийг хоёр оролцогчтой гардал яг гэж. За тэгээд энэ сайхан халуун өдрийг Тэрэлжтэй нэг найзлаар яваад байх юм шүү дээ. баярлалаа. Харин та хоёроос уухгүй би бүр уусаар байгаа даа. Уунаа би одоо суучлаар бас юм ярьж болохгүй болов гэж бодоод одоо уунаа ам цангаж. Тэгээд маш их баярлалаа. Тэгээд өнөөдөр 60 секунд нэвтрүүлэгт оролцсонд төлөйг баярлалаа. Тэгээд цааш уран бүтээлт нь өндөрөөс өндөр амжилтыг хүсье юу? Ерөөй. Киноноос хардаг те гой хөөрхөн жүжигчин тэгээ дандаа одоо нөгөө мэдээж одоо уулзах боломжууд бол амжилт хүсье те хүн бас үздэг киноныхаа жүжигчтэй хамт нэвтрүүлэгт орсондоо маш их баяртай. Өөрийн ч надад цаашдаа дандаа клипнээс харах тэр гайхалтай дуучин байх болтугай гэж хүсье. Одоо шинэ клип нь хараад энийг яриад байсан биз дээ болор байнгын гэж. Тэгээд амжилт хүсье. баярлаа тэнд Чамд бас дараагийн чинь нэвтрүүлэгт амжилттай хөтлөхийг хүсье те. Баярлалаа. Анхных шүү. За баярлалаа. Тэгээд өнөөдрийн 60 секунд гейм шоу маань энд хүрээд инх өндөрлөж байна. Өнөөдрийн дуус бидэнтэй зүгүүлсэн бүх үзэгчтэй баярлалаа. Нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна. Баяртай үзэгчтэй.